7 хоног бүрийн даваа гарагт хамгийн дотны найзтайгаа хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа мартдаг охинд хайртай болчвол яах вэ? Өнөөдөр та бүхэндээ 2014 онд гарч байсан 1-7 хоногийн найз анимыг ярихаар бэлтлээ. Ингээд эхэлцгээе. Аниме эхлэхэд Хасе гэх бой Фужимия гэх охиныг найз болёо гэж гуйхад нөгөөх нь бол нөө гэж зүхтаад аниулж байгаагаар эхэлж байна. Таалагдсан охин нь өөрийг нь тоохгүй бүр найз болъё гэхэд хүртэл татгалцсан. Би өстө хорвоогийн хамгийн азгүй эр хүн байхаа ухааны юм ботцсон. Газар дээрх ганц найз шогоодо хэлтэл ганцхан удаа гуйж аниулчаад юун сүртэй эн чи дахиад гуугаач эр хүн зоригтой бол чон юу гэдэг вүлээ гэл урам өгчлөө. Цайны цагийн завсарлагаанаар Фужимия дандаа ганцаараа дээвэр дээр хоолоо иддэг болохоор Хасе зоргоо чангалал хөөрөөл нөгөө охин дээрээ дахиад очивол найзууд олё андаа гөгшөөн гэл гуйнэцтэй. Фужимия дахиад зүхтаасгүй. Эхний өдөр амжилтгүй. Хоёр дахь өдөр боллоо. Фужимия угаасаа дандаа л ганцаараа ангиасаа хинтээж найзалж нөхөрлөдгөө дөрмийн дагуу дээвэр дээр цайгаа ууж идэл. Хасе гандан бурахгүй нэг сэндвич барьцсан. Найз болёо гэл хүрээд ирсэн ч Фужимия чи ч одоо мэдрэл чин зүгрүү. Найз болохгүй гээд ахад нойтоо хамуу шиг дагаад гай болоодах юм аа гэл зогтоо явчлаа. Хасе сүулдэ. Зөө. Найз болохгүй байсан ч ядчул өдрийнхөө хоолыг хамт идээ л та гэж гуугаад азар нөгөө хүн зөвшөөрнө. Энэ өдрөөс хойш өдөр бүр хамтдаа хоолоо идэж хөвгөлтэй зүйлс ярьж ер нь харилцаа нь аваа хөөрхөн болоод ирлээ шүү. Яг үнэндээ Фужимияг дуугүй, чимээгүй, их зантай, зөвхөн хичээлэл хийдэг охин гэж бодсон бол үний эрэхтэй маш хөөрхөн ааштай, ийдэг, сайхан сэтгэлтэй хүүхэд гэдгийг мэдэж авдаг. 4 дахь өдөр болоход Фужимия манай гэрийн тэнд маш гоё крепний газар шинээр нээгдсэн байлээ. Хойлоо эстэ очиж үзэх юмсан гээл ярьжсэн үг нь. Тэг хичээл тараад гэртээ очисноо гинтэл календараа хараад үнэхээр их сэтгэлээр унж байгаа харагдана. Ингээд хичээлийн сүүлийн өдөр болоход Фужимия сэтгэл нь тавгүй хоолооч идэхгүй дуунд гарахгүй болсон байхыг нь Хасе анзаараад асуухад нөгөөх нь шууд л одоо ингээд дараагийн 1 дэх өдрөөс эхлээд чи надтай огт битээ харьцаарай. Зүгээр л намайг танихгүй юм шиг байгаарай. Чин үннийг хэлэхэд би 7 хоногт болсон хамгийн сайн найзтайгаа холбоотой бүх дурсамжаа үргэлж мартдаг. Дараагийн 1 дэх өдөр чамтай жаргалтай байсан мөчүүдээ угаасаа би мартна гэдэгтээ итгэлтэй байна гэхэд Хасе бүр шок. Анхудаа ийм юм сонсож байгаа болохоор баг ойлгохгүй юу яриад балаараад байгаа юм болоо. Худлаа баг надтай найз болохын тулд шалтак хайлаа гэж боддог. Тэрийгээ шоого найздаа бити мэний чи хайрцаараа гисэн гэж хэлэхэд за зүгээр штэ чи нэг удаа холбоо тогтоож чадсан юм чи дахиад нэг үзээд алтал гин. Тэгээ 1 дэх өдөр болоод Хасе зүгээр л Фужимияг дургу байгаагаа хэлж чадахгүй байгаа байх гэж бодоод очиод мэдлэхэд нэрэл бүр муухай хараад өмнө нь огт хайрцаж байгаагүй юм шиг танихгүй байдیں۔ Ингээд Хасе Фужимия үннээсээ ой санамжаа алддгийм байна гэдгийг мэднэ. Фужимия гэртээ очиод ээжээсээ өмнөх 7 хоногийн цайны цагаар юу хийсэн үнэхээр бодоод толгойд ямар ч дурсамж орж ирэхгүй байна гэдгээч хэлнэ. Тэгсэн ч тэгэл Хасе хоол ой санамжаа алдсан гэдгийг мэдсэн ч гэсэн стил дээвэр дээр очиод би чамтай найз гэхдээ чамайг ой санамжаа алддаг гэдгийг мэднэ. Тийм болохоор дахиад чи миний найз болооч гэд бүхнийг эхнээс нь эхэллээ. Өмнө 7 хоногт юу болсон талаараач бүгдийг нь хэлээд манай хоёр нэг шийдэл төрнө. Тэгээ тэр нь юу гэхээр өдөр бүр өөрт нь юу болсон талаар өдрийн тэмдэглэл бичиж 7 хоног бүрийн эхэнд дэвтрээ харж санаж байх өдрийн тэмдэглэл гэх үү дээ. Тэгээ энийг юм ч гэсэн Фужимия их олзуурхаж аваад өдрийн тэмдэглэл дээрээ жижигхэн бүр санмаар агаа хэсгүүдээ хүртэл бичээд мартахгүй тулд 1 дэх өдөр болгон өглөө эрт хичээлдээ явахаас өмнө уншихаар боллоо. Нөгөө очиж үзнэ гэдээсэн крепний газраа амралтын өдөр хамт ирэхэд хаацсан. Тэгээ Фужимия караоке орж үзээгүйг нь мэддэг болохоор хамтдаа дуулж хуурдаад ёстой шавьяагаа антал орилж байгаа. Энэ өдөр бол бүтэн сайн юмсанжээ. Тиймээс тэр маргааш буюу 1 дэх өдөр дахиад л дурсамжаа мартна. Мэдээж дэвтэр дээрээ бүр тодоос тод гих чин тэмдэглэлүүдээ хөтөлсөөр учир нь Фужимия Хасег алдахыг хүсэхгүй байгаа. Даваа гарагт өмнөх 7 хоногийн дурсамжаасаа бүр жижигхэн эсхийн санахгүй байгаа ч гэсэн Хасег гомдохгүй гээл санжин гэж хэлээд өөрийгөө хүжилж хэлж байгааг нь угаасаа анзаараад жижигхэн зүйл дээр хүртэл түүнийг гомдоохгүй нандинаж шууд л Хасе уучлалт гуйна. Тэгээ Фужимияг ядрааж өдөр бүр тэмдэглэл хөтлөхгүй байсан ч хамаагүй 1 дэх өдөр болгоомд би чамтай шинээр чамтай танилцъя гэж хэлээд найзууд болъё гэд гуйж чадах хэмжээний хүн шүү гэж хэлхийг нь харахад Фужимияд Хасе бүр яах аргагүй сайн бололтой.
Амьдралдаа анх удаа сайн найзтай болсон Фужимиа маань амар эрт босоод Хасегийн хамгийн дуртай өндөгний ороомгийг олын анзаар бэлдээд нүл сэтгэл зан. Тэгээ цайны цагаар найзтай бүгдийг нийт идгээл Хасе минь амаа олохгүй идэж байгаа юм л та. Тэгээ энэ дундаасаа харин 18 грамм элсэн чихэртэй өндөгний ороомог Хасед илүү амттай байсан болохоор мартахгүйгээд өдрийн тэмдэглэл дээрээ бичиж авааский. Фужимиа маань ер нь бүх хичээлтэй гавал математикийн энтриг бол бүр ерөөсөө уйлуулн ангийнхан хүмүүс Фужимиаг зүгээр л нэг их зантай баян айлын хичээл гэсэн балан охин л гэж боддог. Тиймээс Хасег эйгүү байдалд оруулахгүйгээд ангитай огт харьцдаггүй. Тэгээ зөвхөн тэр хоёрын өөрсдийнхөө байдаг ганцхан газар нөгөө л нэг дээгэр шүү дээ. Хасе маань хамгийн сайн найз Шоготойгоо Фужимиаг танилцуулаад ой санамжийг нь сануулах арга чарга хай гэж бодоод Шогот хэлэхэд нөгөөх нь нэг амар сүртэй хүлээж гайхаж хүлээж авахгүй гэлөнгөрн тэгснээс үлдээ Фужимиа чи яг ой санамжаа алддсан юм уу? Эсвэл албаар жүжээд байгаа мó? Яг үнэхээр үнэн бол жоохон байхад чинь зөвхөн найзтай чинь холбоотой муухай дурсамж байсан ч байж мэднэ гэд юу ч бодохгүй хэлждэг. Тэгээ энэнд нь сэтгэл хөдлөл өндөртэй Хасе өстө буур зөв бит хоёрын дээврээс бушуухан тонилж үзээл гэж юм. Хичээл тарах үед Фужимиа нөгөө хамгийн хайртай дэвтрээ ангид үлдээсэн. Тэгээ яг авах гээд анги руу орох гэтэл ангийнх нь хоёр охин цаадахыг чийстэй. Их зантай өөрийгөө онц сурдаг гэд баг хинтээ харцдаггүй. Хичээлийн ихтэй хичээл дээр нэг ягаан дэвтэр гаргаж ирээл галзуу юм шиг ганцаараа инээдэг энтергээд ярьж ахыг нь сонсоод ажил шоогоо ирснэ. Та хоёр зүгээр муулмаар байгаа бол нүүрэн дээр нь хилчээж хүнийг ардуур нь муулах хамгийн хогийн зан шүү гэл Фужимиад дэвтрийг нь өглөө. Манай охин зориг ороод нөгөө хоёр охинд ч хандаал. Нандин найзаа алмааргүй байгаа болохоор миний хувьд энэ дэвтэр маш чухал мэдүү гэл гүрчдیں۔ Шинэхэн даваа гарагийн өглөө Фужимиа самбар дээр математикийн бодлого бодож идэл хариуг нь 18 гэж бичгтээ гинтэл цог тусаад сонирн болол уйлал гараа гүрчдэг. Араас нь дөрмийн дагуу Хасе гараал асуухад би Хасе сансаа юу гэж чамайг 18 грамм элсэн чихэртэй омлетэн дуртай гэдгийг санчлаа гэл ой санамж нь сэрхэн гэл бөөн баяр шүү дээ. Ингээд бороотой өдрүүд эхэлсэн учраас дээвэр дээр биш шатан дээр сууж хоололсоор 1-7 хоног өнгөрсөн. Ягаад ч юм Фужимиаг Шогодо найзалдаг гэх цуу яриад харснаас болоод Хасе чинь бүр бөөн уур бараг хардаад байгаа юм чинь. Би өстө төрүүлж найдалсан байхад чи яхаараа миний гүнжийн найз болчтой инээтрэ гэл. Үүнээс харахад Хасе маань мэдээж Фужимиаг зүгээр ч нэг найзаа гэж боддгоо байгааз. Фужимиа ч гэсэн Шогодо тийм ч их зүйл ярьж үзээгүй ч гэсэн их сайхан сэтгэлтэй хүн байхаа л хэддэг. Тэгээ манай хоёр хоолоо идэж байхдаа сургуулийн ойрхон нууран дээр далайн гахаа гарч ирсэн гэсэн тийм юмыг сонсоод хичээлээ тараад хамт явж харах юмсан гэ яриа ажил. Фужимиа дахиад Шогог асуугаад Шого найз чинь сайн залуу ах, мундаг залуу ах гэд байхаар нь Хасе шууд уурлаад бид хоёр хамт байхад чи яа Шого гэдэг ангил муудалцаад Фужимиа хичээлээ таслаад яваад өчтдөг. Гомдож байгаа ахгүй юу? Тэгээ найзтайгаа муудалцсан болохоор сэтгэлээр унаад ягаад ч юм нөгөө яриад байсан нуурын ойролцоо ирсэн жахаа юм бодож бодлогошроод байж исэн чинь нэг дарвайсан дугуйтай хүнтэй мөргөлдөөд цүхэн доторх бүх юмуд нь тэрүүгээр нэг унаад цуглуулаад ажил бороо ороод сандарч гүйхтэй хамгийн чухал нандин дэвтрээ тэнд үлдээсэн. Хамгийн гол нь энэ өдөр 5 дахь хайсан байхгүй юу? Даваа гараг. Хасе Фужимиатай юм ярих гэхээр огт танихгүй. Тэг яагаад ч юм нэг юм мартаад байгаагаа бол цаадах ч мэдээд байдیں۔ Хасе сүүлдээ Шогогоос хүртэл асуугаад муудалцаад албаар надаас ингээд зайгаа хараад байгаа юм болов эсвэл дэвтрээ хайцсан болов гэж олон талаас нь л бодно. Фужимиагаас Хасе дэвтрийн талаар асуухаар мэдгүй. Юун дэвтэр? Яадаг дэвтэр? Битти надтай юм яриадаа гэж огт хаалгаадгүй. Шого маань харин Хасед цаа чин тэр дэвтрээ яаж харилдаг байлаа да. Зэвүү дургуун хүрээд хайна гэж бодох биш. Гээсэн гэж бодоод хайж болохгүй байноу тэнэг минь гэдэл. Бас л энэ үг Хасег зоригжуулаад дэвтрийг нь хайх гээл явлаа шүү. Энэ үед Шого харин Фужимиа дээр очиод чи нэрээ ямар нэгэн зүйл мартсан гэж бодохгүй байноу, санахгүй байноу. Гэхээр нөгөөх нь бол ямар нэгэн чухал зүйлээ хайсан юм шиг мэдрэмж бол төрж байгаа ч гэсэн юу гэдгийг мэдэхгүй байна л гэдэг. Харин Шого тэгүүлээ штэ. Чиний тэр нандин зүйлийг чинь чиний өдөрхөн муухай аашлаад байсан ангийн чинь хүүхэд Хасе өдөржингөө хайж байгаагээ бодтоо гэл хэлждэг. Тэнд Хасе нөгөө дэвтрийг нь хайгаад хичээлээ таслаад бороотой, шуургатай байсан ч хамаагүй хайсаар. Ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон Шогог тэгж хэлсэнд ч юм уу Фужимиа гинтэл нөгөө нуурын тийшээ гүгөөд очиход ивидээ манай Хасе бүр галтайсан юм болцсон. Энэ үгээр бас хайж л дээ. Эцэст нь дэвтрийг нь олж чадсан. Фужимиа зөндөө их баярлаад буцаад тэдний харилцаа сэргэнэ.
айдаа мөн их жаргалаа гэж. Гэхдээ л манай хоёрын хооронд ганц л дөрөн байдаг тэр нь анги дээр юу ч ярихгүй байх. Тэгсэн чинь энэ хоёрыг ярьж байхыг нэг тийм тайрмал өстэй охин сонсоод завсарлагаанаар хасайг хүлээж байтал эдний ангийн нэг хөөрхөн жижигхэн Ямагиши гэх охин ирээл. Сайн уу Фужимия? Би танай анги чи өстэй хичээлдээ гавал би чамтай үнэхээр дотн сайн найз болмоор байна гэд. Цаас чи гинтийн цохилтонд ороод гайхаад нөгөө хоёр ирсэн ч юу ч болоогүй юм шиг. Та хоёрыг бол би танихгүй. Өнөөдрөөс эхлээд Фужимиятай найзууд болох ч бай гэж авсан. Маргааш нь шууд анги дээр Фужимияг твж аваад иймэрхүү олон хүний дунд ийм байдалд орж үзээгүй. Фужимия шокроод зүхталээ дээ. Зүхтсан ч хаанаас ч юм олоод ирнэ. Тэгээ сүүлдээ Ямагишид үннээ хэлсэн чи хүн дээр тусгаж авахгүй. Зүгээр штэ хоёулаа бараг адилхан юм байна. Би ч гэсэн үнэхээр мартамхай. Чи зүгээр л хизээ мартдаг гэдгээ сандаг болохоор би болохоор тэрийг мэддгүү энүүгээр л хоёулаа ялгаатай юм байна уу? Бүү санаа зовөө. Чи надад бүхнээс илүү үл гэж байна. Тэгээ манай хоёр бүр би биенээ овгоороо биш нэрээрээ дуудалцаад нилээн дотн болцсон. Хасад бэлдэж өгсөн хоолоо хүртэл Ямагишид өгсөн. Хасээ бараг жигдэд нас. Хичээлээ тараад өгтөөрөө болцоод хасээ хартаад шогог шордож байгаад хамт араас нь тагнаад Фужимия Ямагиши хоёр яг л охтууд ямар хөөрхөн дотн байдаг илээ тийм л байдаг. Фужимиягийн хувьд мөрөөдөл нь биелж байгаа мэт л санагдана. Тэгсэн энэ Ямагиши гих охин нь бага ангитай шоготой нэг анги байсан. Тэр үед их сүлдаа дандаа хүүхдүүдэд дээрлгүүлдэг, өөртөө итгэлгүй байн гуйлдаг, хичээлдээ явах дургүй, шого бүр нууцаар тусалдаг байсан юм лээ. Тийм болохоор одоо хин нэгэнд дээрлгүүлэхгүй сайн найзтай болсонд нь манай шого бас цаагаараа баярлаастай. Даваа гараг. Ямагиши хай бести гэж мэндэлсэн ч нөгөөх нь үнэхээр бүр танихгүй юм шиг зүртийн. Тэгэл Ямагиши нэрнгээсээ чи өстө үнэхээр мартамхай юмаа гэж сөргөөр биш ойлгохыг хичээж эргээр хүлээж авд юм аа их хөөрхөн. Улирлын шалгалтанда хасын Ямагиши хоёр унаад F авцсан. Давтан өгөх хэрэгтэй. Тэг Фужимия тэр хоёрт хоёуланд нь хичээл зааж өгөхөөр туслахаар болно. Бөөндөө гэрлүүн очиход ээж нь бүр үнэхээр найрсаг хүлээж аваад хоол унд хийгээл. Өрөөр нь ороод юм хичээл намаа хийх. Амттан шимттэй идээд зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлж байгаа юм л. Шого ол хичээлдээ унж муусан байхгүй зүгээр хасаа гуугаад ирсэн. Уг нэг зөөлөн сэтгэлтэй даанч юусоо нэг их сэтгэл хөдлөл гаргаад байдгүй болохоор Фужимия жаахан айдаг гэхүүд. Тэгээ орой олж харах гэхэд Фужимиягийн ээж нь хасаад нэг цаас өгч юм. Задлаа уншсан чинь маргааш хичээлээ тараад хүрээлэн дээр уулзъя гэсэн захиа. Очихоосоо өмнө айж сандраад очиход ээж нь яг үнэндээ Фужимияг яагаад найзуудтайгаа холбоотой дурсамжаа мартдаг болсон талаар л хэлж өгчээсэн юм лээ. Яасан гэхээр Фужимия 6 дугаар ангитай байхдаа амралтын өдөр найзтайгаа уулзна гэдэг их жаргалтай явсан ч автын осолд орсон. Тэгээ тархинд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан ч сэрэгтэй ээжигээ таниад байгаа хэрнээ найзууд нь ирэх гээд ирэхэд бүгдийг танихгүй байж. Эхэндээ шоконд орсон гэж бодсон ч одоо хүртэл санахгүй байгаа ийм л зүйл болсон. Тэгээ ээж нь тэгээд их гэгээлэг миний охинтой чи зүгээр нэг найз биш. Сайн гэдгийг чи их чинь анзаарсан. Тийм болохоор та хоёртай амжилт хайрлаж хамгаалж яваарай миний охиныг маш том найдлагыг тавьчлаа шүү. Цаг хугацаа өнгөрөх тусам Фужимия өөрийгөө нээж ангийнхаа хүүхдүүдтэй найзалж нөхөрлөн дотносоор хасаатай хүртэл анги дээрээ хамаагүй ярьдаг болцсон. Гэхдээ яг олон найзуудтай олцсон учраас хасаад гаргах цаг нь багасаад байгаа. Тэгээд тийм болохоор цаашаа албаар хичээлийнхаа дараа хичээл заагаад өгөөч гэж худлаа яриад хоёулахнаа байх боломж энтер бүрдүүлээд байгаамаа. Ядж яхад удахгүй зуны амралт болох гээд байдаг. Утас энтергүй болохоор хідэн сар уулзахгүй бол бүрэл намайг мартах байхтаа гэж шаналаастай. Үүнийг шогоол дандаа зоригжуулж оч уулз хэл гээл ятгадаг байхгүй юу. Тэгэл зориг ороод яг амрахын өмнөх өдөр нь Фужи дээрээ авчвал хичээл амарсан байсан ч уулзмаар байна л гэж байна. Нөгөөх нь би ч хамд яг хэлэх чад бүр таг мартсан байна. Өдөр бүр уулзнаа л гэл амарсан ч нөгөө сургуулийн дээрээ уулзаад ормоочиг хоёр шүү. 7 хоног бүрийн даваа гарагт тэмдэглээл уншиж дурсамжаа сандагч гисэн одоо бол хасаатай өнгөрүүлсэн дурсамжаа санахгүй байгаач цаанаасаа л сэтгэлд нь нэг тийм дэндүү ойр мэдрэмж төрүүлсээр. Ингээд зуны айхам халуун өдрүүдээр Фужимия хасаа шого Ямагиши дөрвөн мань далаа явна. Замдаа хөгжөлдөөд яг далаа дээр ирсэн чи даанч хүчтэй салхилж бороо ороод юун далаа малаа орох болчоо. Тэгсэн ч зориод ирсэн болохоор бороо орсон ч бид нар л аз жаргалтай цагийг өнгөрөөж чадвал зүгээр штэ гэл цаг агаар нэг их нөлөөлөхгүй л дээ. Хамтдаа тоглоод зураг хүртэл даруулж орой нар жаргахыг хараад хамгийн сүүлд нь мэдээж маш цомхон галын наадмыг хийсээр энэ өдөр дуслаа. Нэг л мэдхэд зуны амралт дуусчлаа. Та дих бас тэгж магадгүй шүү.
Тэгээ ах уу дээ энэ ид маань даалгавраа зарим нь хийгээгүй болохоор нэгнийдээ цуглаж хийж байгаа нь л дээ. Ямагиши бүр даалгавартай гэдгээ ч мартчихсан байгаа юм чинь. Та хэд бас тэгж нь яаж ийн? Оройч болж харихаар гарахад Шого Ямагишид өөрийнхөө хийсэн даалгавраа өгдیں۔ Энэ үед л бага ангид нь хүртэл Шого нэг анги байсан түүнд дандаа тусалдаг байсныг Ямагиши сандаг байж та. Энэ Шого Ямагишид бараг сайн байж магадгүй болоод явчлаа шүү. Нөгөө хоёр чинь харин хичээлээ хийж агаад санаандгүй дэвтэр дээрээ халтарч унаад тэр хардаа байж байгааг нь би бинээсээ ичээл сандрал их хөөхөн ээж нь харснаа өөстө та хоёр минь заагүй байсан байна sorry мори гэж хаалгыг нь хаагаа явчлаа. Манай хоёрыг амар дэмждэг за. Ингээд хичээлийн шинэ жил эхэлж хинэн борлож харгалсан хинэн таргалж турснаа ярьж итэл ангийн багш нь орж ирэл. Эдний ангид шинээр нэг хүүхэд шилжиж ирж байгааг нь танилцуулаад тэр хүүхэд нь яг Фужимиягийн хажууд суучдیں۔ Фужимияг сайн уу гэсэн чинь нөгөөх нь танихгүй тэгтэл аргагүй ах л та. Намайг мартах нь. Угаасаа тэр үед би чиний хувьд мартагдах хэмжээний хүн байсан болохоор тэр урвагч гэж хэлэхэд Фужимия гинэт сонирн болоод шууд ухаан алдчихдаг. Ухаан алдаж сэрэхт нь түүний хажууд хасээлайсан. Даанч хасаагийн талаарч тэр бүр бүх дурсамжаа энэ үед мартсан байж. Нөгөө л урдын адил хүйтэн хүндий чимээгүй Фужимия. Ангид нь шилжиж ирсэн Хажиме гэх хүүхэд нөлөөлсөн гэж юу? Гэсэн ч хасаа энэ бүхэнд бууж өгүүлэхүй дахиад шинээрхлийн найзууд болъё гэл хичээсээр гэвч Фужимия хизээж хуучин хэмэндээ орсонгүй. Хажимегээс амдаал өмнө нь яаж мэддэг байсан энтергээд яагаад чамтай уулзснаас хойш ийм болчихоо гэхээр бараг сүртэй холбоотой байгаагүй ер нь би та нарын асуудлыг мэдэхгүй л гээдэг. Фужимия ангийнхаа охтуудтай хүртэл бүр урдийнх шиг харьцахгүй болсон. Хасаатай хүртэл харьцаж байгаа нь бүр нэг цаанаасаа өөрийгөө хөвчлээд байгаа гэдг нь мэдгцээр нөгөө талд харин Ямагиши өөрийнхөө сэтгэлийг тоглоомоор Шогод хэлчлээд чи миний ирээдүйн нөхөр болчооч гэж хэлсэн ч нөгөөх нь бүр ичсэндээ амар уурлаад гараа авчдیں۔ Ингээд бүгдийнх нь харилцаа нэг л таарамжгүй. Зүгээр л ягаан дэвтэр дээр хасыг бичсэн байгаа болохоор албатаж хасаатай харьцаад байгаа юм шиг өмнөх ээлдэг даруухан яг л байгаагаараа байдаг Фужимия үнэндээ алга болцсон шууд мэдрэгдэж үүнээс нь олж хасээ маш их ганцаардаж дэндүү ихээр шаналж байсан. Тэгсэн ч тэгэл хамтдаа гой дурсамж бүтээх гээл хичээгээл криптний газар болцохоор тохироод Фужимия хасыг хүлээж авахад Хажиме хуучин ангийнхаа хоёр охинтой хамт тэрүүгээр явж таарад нөгөө охтууд нь Фужимиятай удаан уулзаагүй мэдлээл сүйд мэд тэгжээснэ бага ангийнх нь хоёр охин хөөй Фужимия Хажиме та хоёр 6 дугаар ангидаа үерхдэг байсан мэт. Тэгээд удалгүй чи осолд орсон зүгээр үү гээл хэлэхэд нэг юм сансан болтой зүгээр л Фужимиягийн нүдэнд чихэнд адгийн амтан, арчаагүй хүүгийн амтан гэх үг сонсогцоор энэ бүхнийг төвчлгүй гүүгээл явчин. Тэгээ энийг нь хасын хараад Хажимег ямар нэгэн зүйл хийсэн гэж бодтол мэдээж үгүй. Тэгээ сүүлдээ ер нь бүх хүннийг Хажимед хэлийгээд хэлсэн чинь цаадхан сүртэй хүлээж авахгүй бараг тоглоод байгаа юм шүү. Чамаар тоглож ивэл яах вэ? Яг үнэндээ үнэхээр санамж нь эргээд ирсэн эсвэл анханасаа мартдаггүй байсан байвал чи яахын энэ төргээл тоохгүй явчдیں۔ Тэгээ энэ өдрөөс хойш өдөр бүр нэгэн хэмэнд цутгасан мэт уйтгартай гунигтай үргэлжилсээр. Гэтэл Фужимия бол энэ гой нандин найзын харилцаагаа дуусгахгүйгээл хэрэндээ л хичээгээд байгаа. Харин нөгөө Ямагиши маань Шоготой хальт үл ойлголцсноос болоод одоо бүр царайг нь ч харж чадахгүй байнга цухтаал байгаа. Тэгээ хичээл тараад хасээ Хажимегээс хуучин ангийнх нь хүүхдүүдтэй уулзуулаад өгөөж Фужимияд яг юу тохиолдсон талаар мэдмээр байна гэд гуйдیں۔ Ингээд хуучин дунд ангийнх нь хоёр охин ирэхийг хүлээгээд өмнө нь Фужимиятай ямар холбоотой байсан талаар асуухад яг үнэндээ үерхтгүй байсан. Одоогийн та хоёр хайртай хэрнээ хоорондоо үерхтгүй байсан шиг л тийм л нандин харилцаа байсан гэдгийг мэдэж авнаа. Удалгүй нөгөө хоёр охин ч ирээд бүгдийг хэлнэ. Хажиме хүн шилжихээс өмнө Фужимиятай уулзах гад бүтэн сая өдөр хүрээлэн дээр хүлээж хахад Фужимиягийн хамгийн сайн найз нь Хажимед сайн байсан. Тэгээд баг хайртай боён Фужимия булаасан гэд найзуудаа хэлснээс болж тэр охтууд нь бүгд Фужимияг доромжилж, дээрлэж, шоолж, атаархаж түүнээс нь болоод энэ бүхнийг сонсож чадахгүй зовцож байхдаа автын осолд орж найз гэх үгтэй бүхий л дурсамжийг санахаа болсон байлээ. Энэ бүхнийг гаднаас санаандгүй орж ирсэн Фужимия өөрөө сонсоод би ийм байдалтайгаар ой санамжаа алддаг болжээ гэж бүр үнэхээр итгэж өгөхгүй гайхсаар юу ч санахгүй байгаа ч гэсэн цаанаасаа л нулимс нь урсаад өмнөх болсон зүйлсийг бүгдийг сонссон Хажиме өөрийгөө буруутгаж
Тэр өдөр би Фужимияг дуудаагүй байсан бол тэр өдөр зүгээр л байх байсан. Миний буруу гэл. Хасээ ч гэсэн өөрөөс нь болоод Фужимия ямар нэгэн асуудалд орчихгүй дээ гэж үнэхээр их айсандаа хэцүү байгаа ч гэсэн багаар түүнээс зайгаа барьсаар. Энийг нь угаасаа Фужимия анзаараад ганц найз Шоготой нь уулзаад Хасегийн талаар асуухад мэдэж ядаад ах юу ах вэ хөө. Өмнө нь тийм асуудал болсныг чинь сонсоод чамааг аюулд оруулахгүй гэл айсандаа л тэр штэ гэд Фужимияд ч гэсэн хэцүү л байгаа. Нэг өдөр сургуулийн их цэвэрлэгээ дээвэр дээр болж нэлээд хүүтэн тэг навчнуудаа бүгдийг цэвэрлээд энэ үед Ямагиши яагаад Шогогоос угаасаа цутаад тарьчихгүй байгаа штэ. Тэг навч хаягч яхад нь албаар бүр очиод чи яасан бэ? Яагаад надтай ингэж харьцахгүй хүндий байгаад байгаа эсвэл надтай харьцах дургүй байгаа мó гэл Шого асуухад Ямагиши чи юу яриад байгаа? Хий харьцахгүй гэсэн чамааг нөхөрмөн болооч гэхэд чи угаасаа амар уурлаад ахаар чинь эннээс илүү уурай чинь хүрэхгүй гэсэндээ чимээгүй байхыг хүссэн гэд Шогооч хэр баргийн хүнээс уучлалт гуйдаггүй бэжиж шууд л уучлалт гуугаад ашгүй нэг юм энэ хоёр эвлэрлээ гэж. Гэтэ энэ хоёр үерхээсээ те гихгүй юу? Харин манай хоёрын харилцаа бүр гунгийн бороо. Араг юм ч ярихаа болцсон. Тэг өвлийн амралтаар найзуудаа хоёулаа гадагшаа авна гэж худлаа хэлчихэд ичгүй гэрийнхээ хажууд таарчлгүй яхавт. Тэг жаахан юм ярьж агаад нэг сүмдэр очиход Фужимия шууд л "Ой Хасээ, чи хэлээч. Би яг юу буруу хийсэн бэ? Би чамтай хамт өнгөрөөсөн бүхий л цаг хугацаагаа мартахгүй байхыг хүсдэг. Чамтай харьцахгүй байх дэндүү хүнд мэдрэмж төрүүлэх юм. Цаашдаа надтай илүү удаан хамт байгаач. Чамайг ийм байгаад ахаар би үнэндээ яахаач мэдэхгүй байна гэл асгартлаа уйлна. Хасээ үнэндээ л тэнэг үйлдэл хийснээ ухаарч Фужимия намайг үнэхээр уучлаарай. Чамайг шархлуулахгүй гэсэн бодол минь улам гуниглуулчлаа. Чиний нэг ч нулимсыг харж уйлуулахыг хүсэхгүй байна. Би чамтай цаашдаа хамт баймаар байна гэл мангар чанга ойрлоо. Ингээд ашгүй нэг юм манай хоёр эвлэрч Фужимия дурсамжаа эргүүлж авахгүй байсан ч дахин мартсан ч дандаа даваа гараг болгон Фужимия-сан надтай найзууд болооч гэдэг үгийг залахгүй хэлнэ гэж Хасээ өөртөө амласан юм. Ингээд манай хөөрхөн нэг тийм гоё мэдрэмж төрүүлсэн аниме дууслаа. 7 өдрийн найз аниме бол энгийн мэт санагдахч дурсамж нөхөрлийн үнцний гүн утгаар нуудлан зүрхэнд хүрч зарим хэсгүүдээр нулимс туслуулмаар уяртал уран яруу өгүүлсэн гоё бүтээл байсан. Тус аниме бидэнд нэгэн энгийн боловч гүн гүнзгий асуултыг тавьсан нь хэрвээ хайрлаж итгэж татан болсон хүн чинь 7 хоног тутам чамайг мартчихвэл чи дахин түүнийг хайрлах уу гэх асуулт байсан. Дурсамж үгүй бол хайр оршин тогтнож чадна гэж юу? Тэр намайг мартсан ч би түүнийг мартаагүй бол бид хоёрын дунд бүх зүйл эхэлсээр л байна гэдэг нь хамгийн зөв хариулт. Хүн болгонд хин нэгэн мартагдашгүй нандин хүн байдаг. Тэр чамайг магадгүй мартаж болно. Гэхдээ чи түүнийг дурсж байгаа л бол тэр хүнийг чамд зориулж зүрхэнд чинь үлдээсэн гэсэн үг. Мартагдана гэдэг бол төгсгөл биш. Харин өөрийг нь өдөр бүр шинээр хайрлаж сурах нь шинэ эхлэл байж болохыг харуулдаг. Тэгээ манай хөвгүүд залуучуудаа мянган охиныг нэг аргаар хайрлах биш, нэг охинд чин сэтгэлээсээ зориулж түүнийг мянган аргаар хайрлаарай. Үнэхээр л хайртай бол сул талыг нь хүртэл хүлээн зөвшөөрч хамтд нь хайрлаарай. Хэрвээ чи намайг дахин мартах юм бол би дахин танилцсан. Дахин инээмсэглэн, дахин татансан. Дараагийн гайдаараа уулзлаа. Түр баяртай зүрхнүүд минь зүрх